Добрый вечер. За би нөгөө амлсан ёсоор за Тэгээд манай хүүхд та нартай мэдлж байна. Амлсан ёсоор шинэ хичээлээ оруулъё. Хагсаан бүтэн сайнаар амжсангүй. Тэгээд өнөөдөр өглөө хичээл нэмийгсэн чинь миний утас бүр таг цэнийг авахгүй батарейгээ сойлуулаад тэгээд өдөржингөө гадуур явж байгаа. Тэгээ одоо л нэг завтаа болж байна. За тэгээ бүх хичээлүүдэд стараалаар нь үзээд яг миний нөгөө хэлснээр 48 хуудастай дэвтэрэн дээр яг тэр хуудас болгон дээр нь бичээд яг миний одоо яг зааж байгаа аргаар яваад байвал эмх зэгцтэй байвал бас толгоонд их эмх зэгцтэй байдаг. За өнөөдөр болохоор родительный падежийг яг тусна авч үзээ. Родительный падеж ухтурууд тэр ухтурууд дээр манайхан их толгоо нэргээд идэг. Тэгээд өнөөдөр родительный падежийг ухтуртаа ингээд би жоох удаан бариад явал ойлгомжтой байх. Родительный падеж гээд энэ болохоор чи 27 дугаар хуудсан дээр ухтуртаа утгууд байна. Бас ухтургүй утгууд гэж байгаа. Тэр эхэнд нь нет энд ингээд нет кого гэхээр тийм ээ. Энэ ухтур бол биш, энэ нет гэдэг чинь байхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд юу байхгүй нөхөр нет кого чего гэдэг байхгүй заавал. Тэгэхээр ручка гэдэг чинь родительный падеж дээр ручки болно. Тийм учраас нет ручки гэж хэлнэ. Тэгэхээр үзэг байхгүй гэсэн. Карандаш гэдэг чинь бол мужской род үг. Тийм учраас родительный падеж дээр карандаша гэдэг родительный падеж шахал нөхцөлийг аавна. Тэгэхээр нет карандаша гэж заавал хэлнэ. Тэгэхээр яг зөв болох байхгүй. За бас нэг утга нь болохоор чи гэхээр хиний гэсэн үг. Яг энтэй адилхан үг утга нь адилхан. Гэхдээ яг чи гэсэн тусдаа нэг үг байдгийн. Тэгээд это ручка друга гэд. Тэгэхээр энэ одоо миний найзын үзэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр манай монгол хэлэнд бол найзын үзэг гэхээр найзын гэдгийгээ ручкагийнхаа уртал заавал манай монгол хэлэнд хэлэх ёстой. Орос хэлэнд болохоор яг энэ родительный падеж дээр байгаа друга гэдгийгээ яг энэ тодтогч байгаа үгийнхаа артал заавал хэлдэг. Тийм одоо хэлнийхэн тогтолцоотой байдаг учраас манай монгол хэлнээс том ялгаатай тийм байна. Энд чинь нөгөө друг гэд чинь друга болсон байгаа зү тийм ээ. Тэгэхээр энэ родительный падеж дээр байгаа байхгүй юу? Энэ миний эмэгтэй найзын үзэг юм ручка подруги гэх байна. Это ручка подруги гэж хэлэх нь тийм ээ. За тэгээд он сар өдрийг бүтнээр нь хизээ гэдгээр хэлэх юм бол родительный падеж дээр заавал байх ёстой. За когда ты родился гэхээр чи хизээ төрсөн бэ гэж байгаа. Когда гэж байгаа чи хизээ гэсэн үг тийм ээ. За тэгэхээр я родился 5 мая 1990 года гэд. Тэгэхээр би төрсөн гэж байгаа тийм ээ. Энэ өгүүлбэр зүгээр бол заавал хэнд нь өгүүлэгдэхүүн дараа нь өгүүлэх хүн байх ёстой. Англих шиг тийм дараалтай байдаг. За тэгээд энэ нөгөө нэг пятый гэдэг нь болохоор пятово гэдэг нөгөө нэг 5-ны өдрийг хэлэхэд родительный падеж дээр май гэдэг чинь мая гэдэг бас родительный падеж дээр. Тэгээд 1990 гэдэг чинь 1990 гэж байгаа тий. Тэгээд 90-ый год гэх юм бол 90 он гэж байгаа тий. Тэгэхээр 90 оны гэж хэлэх юм бол 90-го года гэдэг энэ родительный падеж дээр байгаа байхгүй. Эдгээр нь болохоор хувираагүйгээр сүүлийнх нь үг нь хувирсан байгаа байхгүй. За тэгээд манай монгол хэлэнд бол одоо тэдэн оны тэдэн сарын тэдэнд гэж ингэж ерөнхийгөөсөө нарийн руугаа явдаг байхгүй. Тэгээ орсойх болохоор чинь эхэнд нь өдрийг хэлээд дараа нь сарын хэлээд дараа нь жилийн хэлдэг байхгүй. Тэгээ яг нөгөө родительный падежных нь үг нь арталт нь ороо яваад байгаа байхгүй эдгээр нь. Тийм одоо төхөн бас айгу том ялгаа байдаг. Тэр яг ийм юм өмтөр тайлбарлахад ч гэсэн айгу ялгаатай байдаг. За тэгээд өөрийнхөө хэдэн оны хэдэн сарын хэдэн төрсөн гэдгийг хэлээд энд өөрөө хэлээрээ. Тэгээд дараачих нь бас нэг утгургүй утга бол
одоо ямар нэгэн хоёр юмыг харьцуулахад родительный падеж хэрэгэлдэг. Тэр харьцуулж байгаа хүний ч юм уу юмын родительный падеж дээр хэлэх байхгүй юу? Петя играет в теннис лучше Саши гэхээр Петя Сашагаас сайн теннис тоглодог гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр манайд болохоор Сашагаас сайн тоглодог гэж хэлэхээр харьцуулсан зэрэг болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энд болохоор Саши гэдэг Саша гэдэг хүний нэр өгдөө шүү дээ. Тэгээд тэр чинь Саши гэдэг родительный падеж дээр болчихсон байгаа байхгүй юу? Саша Петягаас сайн тоглодог гэх юм бол Саша играет в теннис лучше Пети гэх нэ тийм ээ. Петя чинь и аавна родительный падеж дээр. За энэ болохоор ингээ ухтургуу утгууд нь. Одоо болохоор энэ с предлогами гэхээр ухтуртай гэсэн үг байхгүй тий. Предлог гэж ухтур үг гэж байгаа тийм ээ. За жинхэнэ нэрийн үгийн өмнө дандаа энэ нөгөө ухтур үг гэдэг байхгүй юу? Доо гэж байгаа чинь хүртэл гэсэн утга болно. Тэгээд доо гэчээд дом гэдэг чинь бол родительный падеж дээр дома болно. Тэгэхээр дома гэхээр байшин хүртэл гэсэн үг болж байгаа. Школа гэдэг чинь женский род үг учраас школы болно родительный падеж дээр. Тэгэхээр до школы гэж заавал хэлнэ. Сургууль хүртэл. До магазина. Магазин гэж мужской род учраас родительный падеж дээр аваад до магазина болж байгаа. Заавал ингэж яг хэлнэ. Энэ родительный падеж ухтур гэсэн бол энэ үгэн заавал родительный падеж нөхцөл авдаг. Тийм учиртай гэдэг. Тийм учраас яг энэ падеж ухтур гэж заагаад байгаа тийм учиртай. Из хэр яг дотроос гэсэн үг. Манайх трас is гэдэг бол яг дотроос үгүй юу гэдгийг ялгадгүй. Оросынх бол яг дотроос энэ от гэдэг нь болохоор хажуугаас гэсэн утга ингэ салгадаг. Из дома хэмээр гэр дотроос, из школы сургууль дотроос, из магазина дэлгүүр дотроос гэдэг. Гэхдээ мэдээж манад бол яг нөгөө хэрэгтэй үед нь яг дотроос гэж тодорхойлох хэрэгтэй. Зүгээр бол байшингаас гэрээс энтер гэсэн утга болчихно. За от гэхээр яг хажуугаас нь гэхээр от дома, от школы, от магазина гэдэг. За би ингэж хурдан ярихгүй бол энэ айгүй олон юутэй ухтуртай байдаг родительный падеж хамгийн их ухтуртай. За үү гэхээр дэргэд гэсэн үг. У дома, у школы, у магазина гэд би яг ингээ нэг үгнүүдийг авсан байгааг анзаараараа би зориуд яг л нэг иймээр л байгаад байна гэсэн үг. За тэгэхээр үү гэхээр яг дэргэд гэсэн үг. Яг байшингийн дэргэд яг үүдэнд нь байна гэсэн үг. У школ гэхээр бас яг үүдэнд, у магазин гэхээр яг дэлгүүрийн үүдэнд байна гэсэн утга болчихоо. За около хэм бол хажууханд гэсэн. Үг нь яг хажууд нь около нь болохоор 2-3 метрийн зайд байгаа гэсэн үг. Около дома, около школы, около магазина. За вокруг гэхээр тойроод гэсэн үг. Энэ круг гэдэг үгэн дээр во нэмээд ярьсаар хагаад өөрөө энэ ухтур үг болсон байгаа байхгүй юу? Тэгээ вокруг дома, вокруг школы гэд байшинг тойроод сургуулийг тойроод гэд. Манайх болохоор энийг зарим нь мэддэг хүмүүс нөгөө нэг эргэн тойрон морин гэдэг тэр чинь өөр наричигаар тийм шүү. Энэ бол яг ухтур үгээр ярьж байгаа шүү. За мимо гэхээр хажуугаар нь өнгөрөх гэсэн үг. Энэ мимо гэж байгаа шүү. Хажуугаар нь өнгөрөх. Мимо дома яг ингээ байшин ингээ байлах гэж яг хажуугаар нь өнгөрөөд явахыг хэлж байгаа шүү. Мимо дома, мимо школы сургуулийн хажуугаар өнгөрөх гэсэн үг. За тэгээд цаашаага болохоор эс гэхээр юмн дээрээс гэсэн утга. Учебник гэхээр номон дээрээс сурах бичгээс сос долоо гэхээр ширээн дээрээс гэсэн үг болчихж байгаа. За тэгээд энэ стол гэж өөр хоёр гэгүүлжтэй байгаа учраас соо гэд эс дээр жиргэлж байгаа байхгүй энэ их шиг манай монгол хэлэнцсэн тийм юмнууд байна. Баахан гэгүүлэгчээр ярих юм бол хэцүү учраас. За тэгээ энэ болохоор дандаа орон зай заасан ухтурууд сая бид нэр үзсэн. Одоо болохоор цаг хугацаа заасан ухтурууд во время гэхээр үеэр гэсэн ухтур нийлээд яг ингээд гэхдээ ингээд салангад бичдэг. Нийлцэн бичдэг бас нэг үг байдаг. Тэрнтэй бити андуураараа тэрийг яг дараа нь өөр жишээн дээр ярив. Во время обед гэхэр чин обед гэж өдний хоол тийм ээ. Тэгээ хоолны үеэр во время урока гэхэр урок гэж хичээл тийм ээ. Тэгэхээр сургуулийн хичээлийн үеэр гэсэн үг. За до гэхээр өмнө гэсэн үг. До обеда хоолны өмнө, до уроко хичээлийн өмнө гэж байна тийм ээ. После гэхээр дараа нь. После обеда, после перерыва. Перерыв гэж аа чин завсарлагаан гэсэн үг. Тэгээд после перерыва.
За эс гэчээд энд үг до гэчээд энд бас үг хүчин тийм ээ. Тэгэхээр с утра до вечера гэх юм бол өглөөнөөс орой хүртэл гээд утро гэдэг тийм ээ. Утро гэдэг чинь өглөө. Тэгээд родительный падежд утра болно. Вечер гэдэг чинь орой гэсэн үг те. Тэгээд вечера болно родительный падеж дээр. Тэгэхээр с утра до вечера гэдэг яг би нийлүүлж хэлж байгаа анзаараараа. С утра до вечера гэж ярихгүй с утра до вечера гэд манай гэсэн ухтрууд бол шууд үгтэйгээ нийлүүлээд ярьдагтай яг адилхан. За тэгээд иза гэдэг нь шалтгаан заасан үг байдаг. Иза снег гэхээр снег гэж нь цас гэсэн үг те. Тэгэхээр одоо цас их орсноос болоод ч юм уу бид нэр одоо явж чадаагүй. Иза дождя гэх юм бол одоо борооноос болоод бид нэр гадаа гараагүй ч юм уу. Тийм ямар нэг энэ юмнаас болоод дараачийн үйлдэл нь хийж чадаагүй гэсэн тохиолдолд энийг хэрэгэлдэг энэ ухтуурыг ухтур үгийг тэгэхээр энэ шалтгаан зааж байгаа гэд би өөрийнхөө л хэлсэн байгаа. Энэ бол яг ингэж ойлгомжтой. За для гэхээр зориулж гээд для мамы, для брата, для сестры. Одоо ээждээ зориулж, ахтаа зориулж, эгчдээ зориулж тийм ээ. За ах ч байж болно, дүү ч байж болно л доо. Юу хийний тухай ярьж байгаас шалтгаалаад. За без гэхээр чинь ямар нэгэн юмгүй гэсэн утга. Без ручки үзэггүй, без карандаша харандаагүй гэсэн утга. Тэр нет гэдэг чинь арай өөр, тийм байхгүй байна гэсэн утга шүү. За үү гэдэг бас ухтар үгийг маш их ашигладаг. Хинт байгаа, хинт ямар нэг юм байхгүй, эсвэл хинийд байгаа гэсэн утга илэрхийлдэг. Үү директор гэвэл одоо даргад байгаа. Үү директор есть одоо юу гэдэг принтер гэж болно тийм ээ. Захирал директор нөгөө юу принтер байгаа. Эсвэл үү директора нет принтера ч юм уу те. Захирал принтер байхгүй. Эсвэл ямар нэгэн хүнийг хаана байгаа гэхэр чинь яг захирал дээр байна гэвэл үү директора гэж хэлнэ. Тэгэхээр захирал дээр байгаа гэсэн үг болчихж байгаа байхгүй өгүүлбэр. За үү маам гэхэр ээжд байгаа байхгүй. Үү меня гэхэр надад байгаа байхгүй. Үү тебя гэхэр чамд байгаа байхгүй. Гэт ийм энэ бол наад захын хэдхэн ухтурууд байгаа. Үүнээс гадна зөндөө ухтур байдаг. Гэхдээ энийг би дараа нь нэмж заавал зүгээр идэг анх сурж байгаа хүнд их олон юм бол хэцүү болчтой, хэцүү санагддаг. За тэгээд энэ ухтуруудаа сайхан тогтоогоод яг ийм зарчмаар тэр родительный падеж ухтур гэж байгаа бол родительный падеж тэр үг нь хувирсан байх ёстой гэсэн дүрмтэй байдаг. Энийг сайн ойлгох юм бол та нар өгүүлбэр уншаад ойлгож чаддаг болно. За өнөөдөртөө ингээд дуусгачихъя. Тэгээд дараачийн хичээлийг 700 болонгот нэмье. Одоо бүр 656 сая болцсон байсан. За та нарт всем желаю удачи. Учите русский язык легко и просто.